За дараагийн биднүүсийн мэддэггүй гэрт маш цэвэрхэн байх ёстой юм бол биднүүсийн галт тооны аяг тавг угаадаг порлонууд байдаг. За порлонууд бол бохор байснараа маш их нян бактери үүрлүүлж гэзний олон төрлийн савханцарт өвчин үүсгдэг аюултай. Тийм учраас ер нь порлоныг бол зарим судалгаагаар 2-7 хоногт нэг солих ёстой гэж үздэг юм байна. Ерөнхийдөө бол сардаа нэг удаа солих ёстой. За ер нь угаасныхаа аяг тавгаа угааж хэрэглэснийхаа дараа заавалчгүй дэш автомат угаалгахын машин дахин угааж ариутгаад хатаах ёстой. Мөн 7 хоногт нэг удаа доор хаяж усанд буцалгаж ариутгаж агаараа гэж зөвлөсөн байдгийг байлээ. За ялангуяа нойтон мах хөшилсэн гамбанзыг бол аяг угаадаг порлоноороо хэрэлж болохгүй гэж зөвлөдөг юм байна. Ягаад гэхээр маш их ням бактери үүрлүүлсэн байдаг учраас тэрийг бол тусдаа өөр төрлийн порлоноор угаагаараа аяг тавг угаасан порлоноор хэрэлж болохгүй шүү гэж зөвлөдөг юм байна лээ. Тийм болохоор хүмүүсээ аяг тавг угаадаг, сав суулаа угаадаг порлонууд чинь ер нь тусдаа байх ёстой юм байли шүү.